цэцэгэ хэсаяата эрдэнэ алтан үлгимэ цэцгийн шимиг тэтэгэсэ цэнгэлийн хаваралчлахаа Эдгэрчүүд маань одоо ингээ ямар нэгэн арга хэмжээ юунуудад хамрагдаж чадахгүй байна. Тийм учраас эдгээр насныхаа иргэдийг одоо ингээд хүлээж аваад нэг ийм нүүр тулсан уулзалт хийя. Одоо тэгэхгүй нэг ингээд том зааланд эдэн хүн зөвлүүлчаад эндэр дээрээс нэг харьцах өөр тийм ээ. Ингээд бүгдээрээ ингээд тойрсуулж агаад ингээд уулын санд бодлоо яриул их илүүд дээр юм байна гэд ингээд өөрөө санаачлаад уулын энэ ажлыг зохион байгуулсан. Гэвч өөрөө өнөөдөр томилтоор хөдөө явчихад ингээд та бүгдээсээ түмэндээ хүлцэл өчөж намайг одоо миний би одоо ингээд ажилдаа явсан учраас та бүгдээс ингээд уучлалт хүсээд яг надтай байгаа юм шиг одоо би байгаа юм шиг юм сайхнаар та бүхнийг энэ амралтаа сайхан өнгөрөөгөөрэй. Энд хүрэлцэн амарч байгаа дүүргийн 12 дугаар орны иргэд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За энэ ингээд амралтанд амарч байгаа энэ та бүгдийг бас одоо сая дарганаар орж ирж хэллээ. Улсын хурлын гишүүн та бүгдийн сонгогдсон гишүүн Эрдэнэ дарга маань энэ боломжийг олгож өгч байгаа шүү. Тэгээ бас ташрамд хэлье. За ингээд манай хороо 12,000 иргэнтэй 3,000 орчим өрхтэй 3,000 өрхтэй 12,000 иргэнтэй ийм одоо 18 газар дээр нэлээд их шигүү ийм суурьшилтай хүн амттай ийм онцлогтой хороо л да. За тэгээд одоо ингээд хөдөө орон нутгад харьцуулах юм бол нэг сумд одоо нэг 4,000 хүн л амьдраад байна шүү дээ. Тэгэхээр манайх чинь нэг 3-аас 4 сумын одоо хүн ам амьдарч байна гэсэн. Ийм шигүү амьдарч байгаа. За ингээд хороо маань одоо та бүхэн маань бас 12,000 иргэдийнхээ төлөө манай ажлын хаалт ажиллаж байгаа. Нийт та бүхэндээ 9 чиглэлийн 88 төрлийн үйл ажиллагаа одоо үйлчлэгээ үзүүлж ажилдаг төрийн анхны шатны. За тийм учраас одоо та бүхэн маань хороогоороо үйлчлүүлж байгаараа гэж бас хэлэх байна. За хороонд маань одоо бас сүүлийн хэдэн жил бас нэгэн бас бүтээн байгуулалтууд хийгдсэн байгаа. За энийг та бүхэн маань бас зах зугаас нь ингээд мэдж байгаа одоо нүдэн дээр байж байгаа цэцэрлэг баригдсан. За хорооны зогсвол маань баригдаад ашиглалтанд орсон. За ингээд яг та нарын амьдрал дээр одоо бас одоо яг хэрэгцээтэй юмнууд юу гэхээр чи одоо ингээд гэрэлтүүлэг, камержуулдаг, кодтой хаалга энэ төргээд ингээд энэ мэтлэнгээр нилээд бас зүйлүүдийг хийгдсэн. За энэ 19 онд бид нар бас наанцаар гүйцэлж гүйжиж бас яг хороонд явган зам чинь нэг 1200 м явган замын ажлыг шийдүүлж авч чадлаа. За лифт чинь л одоо бас нэг 2 лифт, за нэг 3 лифт, нэг 5 дээврийн асуудал гэх мэтлэнгээр ийм хөрөнгө оруулалтыг ямар ч байсан бас нэг хийгдэж байна. За лифтний хувьд бол нийт манайх нэг 44 лифттэй бас одоо нэг одоо 3 лифт солигдоогүй үлдсэн байна. Бусдын сая өнгөрсөн 6 жилийн хугацаанд солио дуусгасан амжилттай хүн байв. За дээврийн асуудал нь одоо бас ер нь хийгдэл жилдний 5-аас доошгүй дээврийн асуудлыг шийддэг. Энэ гол хүсчээдэг юм юу гэхээр одоо байрны маань гадна фасадын засвар гэж нэг асуудал байдаг. За энэ асуудлыг бас ерөнхийдөө бас шийдэл эхэлж байгаа. За энэ жил манай хорон дээр 25 дугаар байрны иргэд байна уу манайх? 25-аас баггүй юу? 25 дугаар байрнаас эхэлж байгаа гадна фасадын засварыг за ирэх жил гэхэд чинь ирэх жил ямар ч бас нэг 8 байр бол манад орох баг гэсэн байж байгаа. За тэрийг одоо бид нэр дотроо ярьж байгаад ямар байр хийгдэх энэ төргээд за цаанаасаа бол заагдаж ирсэн 5-ягийнх байна уу? 5-я Б 6 Б 21
21 орн. 21 орн. 20-р байр байна уу? 20 орн бид бас зүтгэж байгаа. За бас дүүргийн одоо иргэдийн урлагийн төлөөлөгчид би ч одоо та нараас сонгогдож гарсан төлөөлөгч хүн шүү дээ. За наран гэрэл дарга маань бас байгаа дүүргийн 2 төлөөлөгч. За наран давуу тал байна. Наран гэрэл дарга маань бас дүүргийн орлогч дарга болчихсон. За тэгэхээр чин зэрэг би юм наран гэрэл дарга за ийм юм шаардлагатай байна гэдэг. За тэр хүмүүс маань ямар ч байсан ингээд зохицуулаад за зарим үед бол тэр хурал дээр нөгөө хөрөнгө оруулалт юм дээр иргэдийн хурал дээр одоо бас лобби моби хийж байгаа ч гэсэн битээ одоо наашгаа юм зулгаахыг хичээд гин штэ. Дүүргийн 2 удаагийн аврах, нийслэлийн 1 удаагийн аврах орооны иргэд шүү та нар маань.